Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны аймаг нийслэл дүүргийн тэргүүнүүдэд зориулсан хөгжлийн хүч 2 өдрийн сургалт өнөөдөр эхэллээ. Намын шинжилгээний хүрээнд явагдаж буй хөгжил шинжилэл аяны нэг хэсэг болох уг сургалт нь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, намын эмэгтэй гишүүдийн чадварыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм а. Уг сургалтыг намын хэрэг эрхлэх газар Конрад Адениер сантай хамтран зохион байгуулж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард намын гишүүдийг чадваржуулах зорилго бүхий сургалт зохион байгуулж намын 80 гаруй сонгуульт гишүүд хамрагдсан юм а. Энэ сургалт бол ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны бас нэг хийгдэж байгаа ажиллаа гэж ойлгох хэрэгтэй. За энэ 2018 оныг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа ардчилсан намаас намын анхын шатны байгууллагуудаа бэхжүүлэх, гишүүдэд чадахжуулах ийм жил болгон зарласан. За энэ ажлын энэ жилийн хүрээнд бол бид нар нэлээдгүй олон ажлуудыг зохион байгуулж хийсэн. Та бүхэн тэрийг мэдж байгаа. Тэгээд энэ зуны аймагуудын цугларалт чуулгануудыг хийлээ. За мөн ардчилсан намын дэрэгдэх байгууллагуудын маш олон төрлийн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганы өмнөх нь бас манай ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөллүүд оролцсон, дан эмэгтэйчүүдээс бүрдсэн ялангуяа манай улсын хурал, аймаг, нийслэл, дүүргүүдийн иргэдийн хурал нэр дэвших ийм сонирхолтой эмэгтэйчүүдийн групп бас Америкийн нэгдсэн улсад маш орчин үеийн тийм сайхан сургалтанд амжилтаа суугаад ирсэн гэд ийм олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Тэгээд энэ олон ажлуудын хүрээнд өнөөдрийн энэ сэтгэлийн хүч нэртэй хувийн хөгжил зориулсан албан ёсны энэ арга хэмжээг бас зохион байгуулж байна. Ардчилсан намын гадаад харилцаа сургалт хөгжлийн газраас 2018 оныг намын сонгуульт гишүүдийг чадахжуулах зорилго тавиа ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд үндэсний балгын хорооны гишүүд болон ардчилсан залуучуудын холбооны удирдах хүмүүсийг чадахжуулах сургалтыг бид нар өмнө зохион байгуулсан. Энэ удаагийн сургалтаар бол ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны аймаг нийслэл дүүргийн салбар холбоодын шинээр сонгогдсон тэргүүнүүдийг чадахжуулах хөгжлийн хүч сургалтыг зохион байгуулж байна. Тэгэхээр саяхан манай ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болон аймаг дүүргийн удирдлагууд шинээр бүх гишүүдээрээ сонгогдсон. Шинээр сонгогдсон гишүүдийнхэн хувь хүний хөгжлийн чиглэл рүү ялангуяа багийн менежментийг хэрхэн яаж хийх вэ? Хувь хүн улс төрчийн имижийг хэрхэн бүрдүүлэх вэ? Яаж эерэг хандлагыг төлөвшүүлэх вэ? Улс төр дэх эмэгтэйчүүдийн имиж бүрдүүлэлтэн дээр хэрхэн брендинг авч хэрэгжүүл болох талаарх сэдвээр өнөөдөр сургалт зохион байгуулж байна. Өнөөдрийн маань сургалтанд нийтдээ 40 тэргүүнүүд болон үндэсний бодлогын хорооны эмэгтэй гишүүд оролцож байна. Конрад Адениер сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йохан Фурман сургалтыг нээх үеэрээ энэ удаагийн сургалт ардчилсан намын сонгуульт эмэгтэйчүүдэд зориулагдсан учраас эмэгтэйчүүд улс төрийн оролцоогоо бий болгоход тулгамдж буй асуудал болоод цаашид тэгш оролцоог бий болгох чиглэлээр харилцан ярилцах, суралцах боломжийг олгосон үр дүнтэй сургалт болно гэж найдаж байгаагаа хэлжсэн юм а. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих хөгжлийн хүч сургалтын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн улс төр дэх орон зай, гендерийн тэгш байдлыг хангах хүрээндх хамтын ажиллагаа зэрэг сэдвүүд бүхий илтгэл, хувь хүний хөгжил чиглэсэн илтгэх чадвар, улс төр дэх имиж бүрдүүлэлт зэрэг сургалтууд багтаж байгаамаа.